Компьютераар хичээл үзэхэд хараад танад мэдээлэл технологийн хичээл дээр Adobe-ийн програмуудыг суулгадгийг. За, SPSS гэдэг нэг судалгааны програм суулгадгийг. Бусад хичээл дээр бол тэгж програм суулгах шаардлага байхгүй учраас та нар тийм өндөр үзүүлэлттэй компьютер нэг шаардлагагүй гэж үзэж байна. За, Adobe-ийн Photoshop-ийг зөвхөн бид нэр суулгадаг. Photoshop-ийн CS3-ыг ялангуяа суулгадаг. Яагаад гэвэл CS3 маань 32 биттэй утсан, 64 биттэй утсан. Ялгадгүй тэгээд лицензгүй байдаг байгаа. За, тэгэхээр эднийх яах нь вэ? За, хэлээрэй. 500 яарцтай. Гүнхээр 2.3-тай, RAM нь 2. Тэгээд процессор нь болохоор дуусах. За, үлээж аваа. Тэр систем G гэдэг чинь бас хаад юм шүү. Тэр 500-ийн хаадаа дахиад ингээ хуваацсан юм уу? Энд ингээд гурал ингээд хуваацсан. Энэ систем G болохоор мегабайтаар юм биш үү? Тэгэхээр бүр хэмжээнд бага гэсэн үг байна тийм үү? Тэр 500-ийн хаадтай байх юм. За, RAM нь 2. RAM 2 GB. За, CPU 2.3 GHz. Заахна тийм үү? Үйлчлэл систем Windows 7 32 биттэй байх нь тийм ээ. За, бас боломжийн гэсэн үг. За, дараагийнх нь Батболд байх нь.